Шавнар нь Есүсийн хөлийг тослсон эмэгтэйг шүүмжилж дэмий зүйл хийсэн мэтээр харуулв. Гэвч Есүс тэднийг зэмлэн эмэгтэйн бэлгийг магтав. Өнөөдөр зарим хүмүүс Христийн бие буюу түүний сүмд бэлэг цутгах үйлдэлийг дэмий зүйл гэж үздэг. Тэд сүм Есүсийг төлөөлөхөд хэтэрхий дутагдaltaй тэр мөнгийг өөр газар ашигласан дээр гэж хэлж магадгүй юм аа. Сүм хизээж өөс эвгүй байхгүй нь үнэн. Учир нь эмнэлгийн л нэгэн адилаар агуу эмч хэрэгтэй. Гэвч сүм бол Христийн бие, Бурхны томилсон агуулах учраас сүмд өгөх нь Христэд өгөхдөө адил юм. Хэдийгээр төгс бусч гисэн сүм бол Есүсийн өөрийн дээд зэргийн хүндэтгэлийг хүлээдэг дэлхий дээрх цорын ганц объект юм аа. Иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдуулагтун эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Бурханаас хол эсвэл зохион байгуулалтгүй хүчин чармаалт хизээч энэ зорилгод хүрэхгүй. Бид бие биедээ захирагдж хүчин чармаалт төсвөө нэгтгэж байж л дэлхий даяар илүү үр дүнтэй хүрч чаднаа. Бид 11 болон амлалтын өргөлөө тогтмол бөгөөд системтэйгээр буцааж өгөхдөө үргэлж өөрсдийн хүслийн ядагт Бурхныг нэгдүгээрт тавих болтугай.